Байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Болдоггүй бор бодлынхнаас мэдчилж байна. Бид нар 2 дахь дугаараараа цоо шин гоё ингээд санаагаар та бүхэнтэйгээ уулзч байна. Тэгээд энэ маань юу вэ гэхээр харж байгаа баха. Дандаа ярьдаг байсан царинууд донд шинэ царай нэмэгдсэн байна. Бид нар ингээд энэ удаагийн эпизодороо бид нар одоо төрөл бүрийн салбараас нэг ингээд зочин уурж тэгээд тэднийхээ ингээд туршлага болон амьдралын одоо мэдлэгтэй сурч мэдсэн зүйл юу гэдэг тэрийг нь хуваалцаж бусдад ингэж түгээхээр шийдсэн байгаа. Тэгээд манай хамгийн анхны оролцогчоор миний хамгийн хайртай найзуудын нэг болох од гэрэл маань орж байна. Баярлалаа. Тэгээ манай од гэрэл маань ер нь бол мэдэх хүмүүс нь мэдж магадгүй мэдэхгүй хүмүүсийн хувьд бол пар ер нь бол жоохносоо маш одоо тийм strict одоо урлагийн хүний амьдралаар явж ирсэн тийм contortionist те уран нугараач охин байгаа маш гоё тийм одоо миний бодлоор л тийм beautiful үзэсгэлэнтэй ажил хийдэг. Тэгээд одоо олон орноор явж аялж одоо тийм аялын тоглолт хийдэг. Тэгээд нарны циркт одоо ажилдаг тийм хүн байгаа. Тэгээд бас одоогийн байдлаар болохоор хүмүүст бас гоё тийм эрүүл амьдралыг одоо урайлж те Pilates, йога гэл одоо дасгалуудыг бас онлайн хичээл зааж тиймэрхүү Монголд одоо байгаа те. Тийм. Монгол студид ажиллаа. Core Pilates студид. Pilates студид одоо ажиллаа. Тийм хүн байна. Тэгээ одоо ярьж байхдаа бол шууд гоё илүү дэлгэрэнгүй асуугаад гоё хийдэг зүйлс те одоо өмнөх туршлагаас нь сайхан хуваалцсан гэж бодож байна. Тийм. Тэгээд ихний зочин од гэрэл орж ирсэн маш баяртай байна. Тэгээд айгүй сонирхолтой яриа итгэж байна. Найдаж байна. Од гэрлээсээ 3 сегментэнд хувааж одоо асуултуудаа асуугаад тэгээд бусдад одоо хүргэж бодож байгаа. Тэгээд ер нь бол ямар шүү бэкграундтай хүн бэ гэдэгт нь тулгуурлаж бид нар асуултуудаа бэлдсэн байгаа. Тэгээд манай найз болохоор чинь ер нь бол traveling те одоо маш олон орноор аялын тоглолт хийж үзсэн учраас одоо аялах талаар бас улс орнуудын ингээд очиод яг ямар байдаг талаар тэр оронд очиод юу мэдэж сурсан ч юм уу те тийм талаар маш сайн мэддэг. Бас ингээд хүмүүст гоё эрүүл амьдралын одоо тийм дасгал хөдөлгөөн бас mental health те сэтгэл зүйн эрүүл мэнд тэгээд өөрийгөө хөгжүүлэх талаас нь бас зөндөө олон тийм юм ингэж зөвлөж өгдөг учраас тиймнийхэн талаар бас асуугаад тэгээд 3-т болохоор юу урлагийн одоо artist life урлаг одоо залуу уран бүтээлч хүмүүс ямар те би одоо амьдралаар яаж амьдарч балансаа тааруулдаг вэ бас ингээл дан одоо Монгол байдаггүй тий одоо ингээд маш олон орноор ингэж яваал буцаж хурж ирээл тэгэл тэнд очиж ингээд шинэ амьдралаа бараг эхлээл тэгэл дасчихсэн чи өөр газар руу очиж ингээд тоглолт ихээр болоод ч юм уу тий тэр бүгнийг бас балансын тааруулна гэдэг бол маш хүндрэлтэй бас амар зүйл биш. Тэгээд энэ бүхэнтэйг бас яаж ингэж даван тулдаг вэ гэх тэр нэг тийм artist life, traveling, healthy lifestyle гэдэг 3 сегментэнд хувааж гоё ярилцъя гэж бодож байна. За тэгээд эхний асуултыг жоохон подкастныхаа талаар гоё асууя те. Ер нь манай үеийн тийм өөрийгөө хөгжүүлэх self development тал дээр амар анхаардаг хүн байхгүй юу? Тэгэхээр лавгаад асуух юм байна уу? Тийм шууд асуувал эхэлчихэ. Од гэрэл подкаст хэр сонсдог вэ? Подкаст нэлээд сонсдог шүү дээ. Яг одоо ялангуяа Монголд бол яг төгсгөлийн үеэр би бүр яг нэг подкаст сонсоод тэгэл нэг тэгээс нөгөө зүг хүртэл нэг подкаст сонсч итэл тэгээ бараг тэгээ таардаг шүү дээ. Бараг тэр нэг юм уу нэг тэгээд хаяа ерөөхдөө бүр яг цаг гаргаад ингээд амар тухтай сонсдог. Хаяа бүр яг YouTube-ээр сонсоод хаяа тэгээд яг төгсгөлээр ч юм уу эсвэл зүгээр гадуур алхацгаахтаа ч юм уу чихвсээрээ сонсдог. Хийхдээ гадны ер нь подкаст сонсдог байсан. Одоо тэгээ сүүлийн үед бас Монголд гой подкастууд гарч ирээд Монгол подкастууд сонсдог болоод байгаа. Харин подкастыг яг ингээ нэг юм хийж байгаа л хажуугаар нь ингээ сонсвол бүр ингээ цаг хэмнэж байгаа шиг нэг гой цагийг яг ашиглаад байгаа юм шиг тийм. Multitasking. Тэгээд multitasking хийхээр бас ер нь толгойд юм хүн үлддэг гэдээсэн. Хамаагүй илүү толгойд үлдэж их ашигтай гэдэг тиймэрхүү судалгаа хийсэн юм байна. За ер нь ямар хөө төрлийн подкастоо сонсож байна? Янз бүр би тэр сүүлийн үед надад нэг амар таалсан нэг гадны нэг business war гэдэг нэг подкаст гэдэг юм лээ. Wondery гэдэг юу нэх. Тэр болохоор ингээд яг ингээд амар олон seasonтэй тэрнэр нь ингээд нэг season одоо жишээ нь 5-6 эпизодтэй тэгээд
season болгоно нэг 2 төстэй ч юм уу өрсөлдөгч компаниудыг ингээд харьцуулаад тэр хоёрын ингээд түүхийг ингээд бүр ингээд яг ингээд stories-ийг ярьж өгдөг бүр ингээд амар яг ингээд үлгэр сонсож байгаа юм шиг баг. Гэхдээ тэр яг компаниудын тэр түүхийг анх яаж эхэлсэн гэсэн ингээд бүгдийг ингээд тэр хоёр өрсөлдөгч компаниудыг ингээд яг ярьдаг тийм юу гэм лээ. Нэг түүх сонсож байгаа юм шиг тэгээ сонсдог юм сонирхолтой юм билээ. Тэр сүүлийн үед нэг таалагдсан. Тэгээ дандаа англи хэл дээр юу н сонсно. Юу нэг хөвчлэн англи. Тэгээ бас нэг тэгээ одоо Монгол гэвэл тэгээ одоо энэ анх бол unlock class тий. Тэгээ сүүлийн үед бол зөндөө гоё подкаст танах манайх тэгээ Идрэгийн подкастыг бас хаяа гоё зочин байвал бас сонсдог. Идрийг хэвээр бүр ингээд дандаа зочин оруулаад бүрсөө яаж амжилтын гэмээр яа ямар их орд юм биш үү. Манай нэг найз яаж манай найз энэ яаж юм хөөрхөн эмгтээчтэй дандаа яриад байна гэх. Ой хүмүүс оруулдаг те яг ингээд бас яриаг сонсоо суугаад амар тийм. Тий, бараг нөгөө нэг ярилцлага өгдөггүй ч юм уу, энэ чинь юусэн ярилцлага өгж байгаагүй. Тэгээд тийм хүмүүс бас орсон гэдэг амар сонирхолтой. Зөв. Яа, подкаст бол ер нь сонсдог бас манай зэн одоо Instagram ч юм уу пэйжийг дагаад үзэх юм бол зөндөө сонсдог подкастаа шеэрлж бусдад түгээдэг байгаа. Тэрийг нь бас хар сонирхож болно. Амар халт хэлээд үтгэхтэй. За дараа нэг коронагийн үеэр Монголд байгаа тий. Тийм сайн би Америкт байж байгаа Монгол 8 сард ирсэн үү? Тэгэхээр ирээд тэгээ 3-7 хоног карантин байгаа. Дараа нь гэртээ бас байж байгаа. Тэгээ 9 сараас нэг гадуур гарч ирсэн. Тэгээд зод ажилд ороод core Pilates гэртээ багслаа. Тэгээд жижиг сэжиг өөр хажуугаар нь хийх юмуд юу байна? Монгол тэгээд төгжөөл. Автоматик. Эндэрчин сая баст нөгөө нэг амар тайван амьдарч байгаа. Гинт Монгол дээрээ амар завгүй болсон юм. Шал өөр л байна. Одоо тэгээд Монголд нөгөө нэг ингээд багшаар ажиллаад одоо юунд ингээд Pilates ингээд байнгут ер нь хэр байна? Хүмүүс их очиж байна уу? Манай миний ажиллаж байгаа студид болохоор угаасаа аль хэдийн нөгөө нэг customersтэй байсан. Аль хэдийн ингээд мэддэг хүмүүс тэр студид мэддэг байсан болохоор яг би шинэ анги нэгсэн байхгүй шинэ класс нэгээд тэгээд яг хүмүүс эхлээд сонирхоод тэгээд яваад тэгээд бас нэлээд байнга явдаг хүмүүстэй болсон. Одоо нэг эхлээд нэг сар гарна л болж байгаа. Тийм. Гэхдээ бас янз бүрийн хүмүүс зөндөө сонирхоод явж байгаа зөндөө мундаг хүмүүс тайзраал. Надад нэг сонирхолтой тийштэй асуумаар асуултаа нөгөө одоо ингээ корона эднэр гараал те хүмүүс нэг карантинлагдал тэгээ ер нь жоохон нөгөө нэг биеийн хөдөлгөөн дутаат ч юм уу тэгээд ер нь иймэрхүү юунд явж байгаа одоо танаас сургалтанд явж байгаа хүмүүс байна уу эсвэл чи одоо эсвэл бүр нөгөө нэг хүүхдүүдэд зааж мааж байна уу одоо ер нь ямар хуу хүмүүс явдаг вэ хүүхдүүд бол ерөөсөй байхгүй хийх нэг ойролцоогоор 30 насны гэх юм уу дандаа хичнээн гэх юм уу тэг хүүхнүүд энэ бол яг гоё өөртөө ингээд хөдөл дандаа ихэнх нь бас нэг тийм яг хөө зарим нэг хүмүүс бас ерөөсөө дасгал хөдөлгөөн хийдэггүй анхудаа хийж байгаа гэсэн хүмүүс байсан. Гэхдээ ихэнх нь бол ерөөсөө ингээд хөдөлдөг. Гэхдээ ингээд одоо зүгээр сонголтоо бишээ сайжруулмаар байна ч гэдэг юм уу тий. Нуруу жоохон өвдөд тэгээд эсвэл болчин ихтэй мөртлөө сонголт жоохон муу байгаа ч гэдэг юм уу. Тиймэрхүү хүмүүс бас явдаг. Янз бүр. Тийм дараа нь ер нь наадхын талаар асууна. Зөндөө олон дасгал хийдэг. Тэгээд хийж байгаа дасгалуудынх нь ингээд одоо benefit нь үр дүн яг юу юм те ялгаа нь юу юм. Одоо чинь Pilates гэхээр йогагаас юугаараа ялгаатай юм ч юм уу. Нэг мэдхгүй бас хүмүүсэж магадгүй шүү дээ анхан шатны те. Яг тэрнийг бас ингээд тайлбарлах юм. Тэгээд одоо болохоор нөгөө нэг Pilates coaching хийх нөгөө нэг лайсенсаа сайн авсан те. Ер нь тийм боссон дахта тийм авсан. Ер нь яагаад хичээлж эхэлсэн анханасаа? Анханасаа болохоор би чинь Pilates-ийг бол хичээлээд бүр 6 мургаан жил болж байгаа хаа баг. Нөгөө би чинь нөгөө нэг одоо байнгын тоглолттой байдаг шүү дээ. Тэгээ аялын тоглолтоор яваа. Тэгээ 7 хоногтоо нэг 8-аас 10 тоглолт байдаг байхгүй манайх байнгын. Тэгээд тэгэнгүүт нэлээ ачаал ихтэй биений хувьд гээд би чинь тэгээд
нуруу өвдөд идэг байсан баггүй яг тэр үедээ. Тэгээд манай физиотерапевтүүд болохоор пилатес хийж эхлэе гэж тэгээд пилатес нуруу өвдөхөөс сэргийлдэг, нурууны өвчин тань гэж тэгээд анх хийж хэлчихсэн. Тэгээд анхандаа бол яг тийм шаардлагаар хийж хэлсэн. Тэгээд ялчгүй сүултээ дуртай болоод тэгээд нэг мессеж нэрээ нуруу өвдөхөж багассан, нуруу бараг өвдөхөө болсон. Бараг жоохон байхдаа өвдөд идэг байсан мөрчлөө хөгсөж туссан ерөөсөө өвдөхөө хэлсэн. Тэгээд би нэг пилатесийн л үр дүн юм байна да гэж яг дараа нь бодож ирсэн. Тэгээд амар дуртай болсон байсан. Тэгээд ер нь л ирээдүйд угаасаа яг инструктор болох курсыг хийгээд тэгээд гоё инструктор болоод тэгээд ажилландаа гэж боддог байсан. Тэгээд цаа яг карантины үеэр нөгөө курс нь онлайн болсон. Тэгээд онлайнаар ном аваад тэгээд бүх юугаа хийгээд антом янз бүрийн юм заадаг юм бэлээ. Тэгээд тэрийг хийгээд тэгээд цаяар Монголд багшлах гарч ийн. Анх удаа багш хэлж байна. Багшлах бол нэлээ өөрлөд байна. Би ч дандаа өөрөө зүгээр хийдэг, тайзан дээр идэг хүн шал өөрлөд юм. Нөгөө нуграач хүмүүс ч одоо байнга одоо ингээл дасаа сургуульд хийж яадаг. Тэгээд уян хатан байдаг. Би одоо ерөөсө нуруу өвдөнө гэж ерөөсө бодохгүй юм л та. Тэгээд тийм өвддөг юм уу те? Тий, яг нөгөө нэг эсрэгээрээ одоо хүмүүс л нөгөө нэг хитрхи хөдөлгөөнгүй байгаа ч юм уу байнгын сууж муугаа тав нуруу өвддөг штэ бас ингээд бидний болохоор эсрэгээрээ бүр хитрхи их нуруун дээр ачаал тэгээд байнгын 10 тоглолттой байгаа тахаар ингээд нөгөө нэг сүултээ яг эхлээд хотын ихэнд ингээд нэг гайг ч юм уу байж ийснаа ингээд 2 сарны хотод байгаад ингээд амар олон тоглолт ингээд байнгын хийгээд тэрхээр би ачаалсан ингээд сүултээ ихтэй тэгээд нуруу өвдөд идэг. Эсвэл нөгөө нэг бүр нэг удаан жоохон амарчингууд одоо чинь сар нуурахгүй байж штэ. Тэгээ гинт ингээд буцаад дахиад нуурангууд нуруу гинт ингээд жоохон шокнд дараа тэгээ амар өвддөг байсан. Тэгээ пилатес байнга хийж нэг сурснаас хойш ерөөсөө нуруу өвдөх нь бол багассан. Арга одоо бол өвдөх бай. Одоо барин нөгөө нэг сулалж өгөөд байна гэсэн үг үү те? Ер нь амрааж өгөөд байна гэсэн үг үү? Пилатес болохоор үгүй тэр нөгөө нэг одоо нарийн булчингууд байдаг аахгүй нурууны одоо ингээд яснууд байгаа шүү дээ. Тэрнийг ингээд хажууд нь хамгаалдаг гэх юм уу ингээд тойрч идэг. Одоо нарийн булчингууд байгаа зөндөө олон нарийн булчингууд байгаа шүү дээ. Тэднийг яг сайн ажилуулдаг дасгалууд пилатест ордог аахгүй. Тэгээд тэгэхээр тэднэрийн ингээд ажилуулдаг булчингуудаа хөгшүүлээд ирэхээр нөгөө нурууныхаа ясыг хамгаалаад нуруу өвдөх нь багасаад. Одоо хэрэгтэй юм биш үү те? Тэгээ одоо Монголд бас арай одоо л дэлгэд эхэлж байгаа тэр core pillars-гийн ганц л яг мэрэгжлийн багштай студ нь ахгүй Монголд байдаг. Тэгээ одоо бас хүмүүс одоо яг таньж эхэлж байгаа яг ойлгож. Тэгэхгүй гадаадд бол одоо чинь дүүрэнд пилатесийн студ байдаг болсон одоо Америк, Солонгос. Тэг хүмүүс ер нь гадаадд бол ер нь олимпийн тамирчид тэгээ балетын бүжигчид бүгд ер нь пилатес хийдэг. Яагаад гэвэл нуруу өвтгөөс сэргийлдэг болохоор бэлтлээ сэргийлэх маягаар байнгын нэг хөтөлбөрт нь орж идэм байлээ пилатес хийх. Одоо тэгээд Монголд бас илүү танигдж эхэлж байгаа болохоор тамирчид бас одоо хийдэг болсон хаа гэж найдаж байна. Бэлтлээ сэргийлэх амар чухал тийм. Тэгээд одоо нод гэрэл чинь тэгээд инструктор болсон юм шүү дээ. Одоо баяр хүргэе. Тэгээд энэ пилатес дотроо зөндөө олон зүйлтэй math pillar-ыг тэгээд төхөөрөмжтэй гэдэг байдаг байхгүй юу? Би болохоор зүгээр math pillar-ыг хийсэн байгаа. Тэгээд төхөөрөмжтэй нь бас тустай авах хэрэгтэй. Тэгээд цаашаа зөндөө гүнзгий зөндөө нэг инструкторын сертификатууд өгдөг. Тэгээд тэрийг ингээд цаашлаад дуулсан. Тэгээд сураал байнгын сурах хэрэгтэй юм билээ. Тэгээд миний хол дөнгөж эхэлчихлээ. Айгуу гоё юм бэлээ. Би бүр яг ойлгосон нөгөө нэг би ч одоо Японд нагойд байдаг. Тэгээд манай нарны эдний нарны цэрэг болохоор ингээд ер нь дэлхийн баг маш олон ихэнх хэдэн хотод байдаг лээ. Зөндөө манайх чинь нийтдээ 20 шоутай. Тэгээд нөгөө нэг зарим нь бол яг Vegas ингээд яг суурин байдаг шоу. Бус нь болохоор дандаа угаасаа аялын тоглолт хийдэг, touring шоу хийдэг. Тийм болохоор аялын Америк явна, тий, Европ явна бүх хотуудаа том хотуудаа дандаа явдаг. Тийм яг суурин биш нөгөө нэг аялын тоглолт хийдэг учраас нагойд иржсэн байхгүй юу? 2 жилийн өмнө. Нэг хоттой нэг 2 сармаар болдог. Тий. Тэгээ яг тэр үед нь дайж таараад надад үзэх боломж олдоос тэгээ амар гоё шоу заяа бүр үнэхээр хүмүүс бүр үнэхээр бүр ямар амар хичээд юм бэ гэх бүр ингээ гайхчихсан байхгүй ийм гоё юм хийх. Тэр чинь ингээ амьдараа ингээ нүдээр очиж үзчихийж ингээ шар ус босож тэрийг ингээ мэдрээд ингээ хараа цуун гэдэг бол бүр шал уур. Тэгээд бүр болохгүй яг нэг дуусныхан дараа
Тэнд байдаг нөгөө Монгол нэг бас уран нугаарч охин байсан. Тэгээд од гэрлийн найз юм чинь стейжийн back stage-ийг нь харуулъя зочилж болно шүү гэж би чинь бүр томраад гоё. Би back stage руу нэгээс орсон чинь тэр чинь 2-3 цагийн үзүүлбэр бараг ингээ үзүүлж байгаа тэгснэ. Үзүүлбэр нь дуусч яхад чинь шууд бэлтгэлтэй орд юм биш хүмүүс нь. Тийм үү. Амрахгүй. Тийм би бүр гайхаад хүү яд чи явж амрахгүй хүмүүс саячингаа яаж гэсэн чинь. Бүгдээ ингээл бэлтчихэд гээл. Тэгэл айгуу тийм өдрийн бараг хэдэн цаг бэлтдэг юм бэ? Янз бүр зарим хүмүүс чинь яг тийм хүмүүс байдیں۔ Би бол тийм бол би чи амар бие харьлаад яг өмнө нь тоглолтынхаа өмнө яг warm up ямарсан юм би халаастай бол алахгүй гэдэг. Тэгээд тоглолт номероос манайх ч хамгийн ихний акт номероос гарч ирэнгүүтээ авч жоохон яг пилат центрийн дасгалууд хийгээд тэгээ яг 2 дугаар хэсэг дээр бол угаасаа л ингээл тайзан дээр гараад хувцас цалаад зөндөө юм хийдэг байхгүй тоглолтын туршсангаа. Тэгээд тэрийгээ хийтэл би тэгээд ер нь тарь шууд амартай гэдэг. Тэгээд зарим хүмүүс болохоор ингээд амар идэвхтэй ингээд том бол нэг жим өргөдөг хүмүүс зөндөө байдаг байхгүй юу. Тиймэрхүү хүмүүс л ингээд байнгын бэлтгэл хийх хэрэгтэй хүмүүс юм шиг. Тэр нөгөө нэг биеийн халдсан дээр нь баг амжуулаад бэлтгэлээ гэдэг нөгөө юм тий. Тий яг тоглоод сонгоотаа зарим хүмүүс болохоор би ингээд аль хэдийн халдсан ингээд байгаа дээр хийж одоо юм уу яа тий тоглолтоо хийдэг хүмүүс зөндөө байдаг. Би бол тэгэл амраад. Өдөр ялангуяа хаяа 2 тоглолттой зарим өдөр нь болоод ялчгүй хамаг энерги дуусаад дууссан шүү өдөр. Тийм бүр үнэхээр энерги зарцуулдаг ажил байлээ. Би бол үзэхдээ хүртэл бүр бүгдийг бишрээл ингээд суугаал тэгэл бүр ямар айгуу тийм эвгүй эрсдэлтэй үзүүлбэрүүд айгуу их хин өмнөөс нь бүр айгаад байгаа мó энэгүй хийгээд байгаа мó яг хүмүүс эвгүй байдаг юм чинь. Гэтэ яа чиний үсэн чинь бас амар сайн шоу тийм curious гэж шинэ гэжтэй бас нэлээд олон жил бас явцсан тэгээд тий васа яач ч дэлхийн цирк байлаа. Тэгээд яг нэг олон улсын тэгээд бүх салбарынхаа яг хамгийн шилдэгүүдийн яг цуглуулсан хийдэг юмнуудынхаа яг шилдэг хүмүүсийн авчирсан. Тийм болохоор тэр хүмүүс чинь ингээд нэг яг тэрийг хадгалахын тулд юм уу бас бэлтгэлээ байнгын угаасаа тэгээд яг тэгж байдаг. Сая одгөр л хэлсэн шүү дээ. Ер нь би идэж байгаа хайртай амарчдаг гэх тээ. Тэгээ ер нь бие ер нь яаж одоо эрүүл мэндэд анхаарч ийн одоо урлагийн тээ уран нуграач тэгээ аялан тоглолт хийдэг бүр юм хүн бол нэлээд л анхаарал хандуулдаг бах та. Яг нөгөө нэг байнгын тоглолттой үед бол ингээд манайх нөгөө нэг танасаа тоглолттой явдаг. Тийм болохоор хоолнд бол ерөөсөө санаа зовдөг. Хоол цаанаасаа амар тийм шин тэжээлтэй nutritious хоол өдрө болгон цаанаасаа ланч динер хийгээд өгчдөг. Тийм болохоор тэр бол амар том юу гоё нөгөө нэг давуу тал гэх юм уу манай компани цаанаасаа нөгөө нэг кичентэй явдаг. Тийм болохоор байнгын тэгээд нөгөө нэг жимис ногоо юу гэдэг бүх юм нь бэлэн байждаг. Тэгээд өөртөө жуус умаараа ойлгуулж байна. Зүгээр хоолоо идэж байна. Юу юм бэ те? Цаанаасаа одоо компаниас нь гаргаж өгж байгаа тоогооч тийм хүнс гэсэн юм те. Тэгэхээр нөгөө нэг манайх тийм тоогоочтойгоо аялдаг байхгүй юу? Тийм. Тэгэнгүүр шал өөр юм те. Одоо суурь нэг газар очиж суурьшвал тэндээ хоол идчихсэнс баг тэр нь хамаагүй дээр байна шүү дээ те. Тэгээ одоо яг нөгөө нэг тоогооч нь бол байнгын бид нартай хамт явдаг. Тэгэхээр яг бүр ингээд тэр тоогооч нь ингээд бидний юг план гаргаад байнгын явд юм билээ. Тэгээд нөгөө нэг оцсон газраасаа зүгээр хүнсээ цуглуулад тэгээд хоолоод байдаг. Тэгээ өдөр болгонд өөр янз бүрийн уусны хоолууд хийгээл. Тэгээд яг мах идэхгүй хүмүүс ч опшнтай. Тийм болохоор яг эрүүл хооллох бол амар боломжтой. Тэгээд тийм өөр бинтээ тоглолтын үеэр анхаардаг юм гэвэл тийм одоо байнгын тэр пилатсыг бас би байнга 7 хоногт 2-3 удаа хийдэг байсан. Тоглолтынхаа хажуугаар. Тэгээд бас манайх танаасаа нэг массаж хийдэг хүнтэй бас хамт аялдаг байхгүй юу? Тэгээд 7 хоногт нэг массаж хийлгэн. Тэгээд тэр бас амар тусалтай. Тэгээд манайх бас нэг физиотерапевт эмчнэр гэх юм уу? Тийм хүмүүстэй бас явдаг. 2 эмчтэй явдаг. Тийм болохоор янз бүрийн жоохон өвтгөл юм бол очиад үзүүлээд энэ ингэж яах вэ гэж тэгээд асууцдаг. Тэгээд ханаад хөрсөн зингээл газ яагаад юм газ авчдаг. Ер нь хангамжнаас л ер нь тэр л амар би хайртай тусалдаг. Циркийн салбарт гэхэд танай тэгвэл компани айгуу сайн болохоор ер нь ингэж байна уу? Эсвэл ер нь л аялан тоглолт хийдэг компаниуд иймэрхүү байдаг уу?
ер нь ийм хангамжтай тийм аялан тоглолт гэдэг компани бол байхгүй. Манайх чинь яг Live Entertainment юугаар бол хамгийн том нь байхгүй. Канадын компани яг дэлхийд бол яг тэр үгээрээ хамгийн том нь гэх юм уу? Алдартай. Тийм болохоор анхнаасаа яг хүмүүс бас тэрэнд амар их болдог. Яг бүжигчин, дуучин янз бүрийн хүмүүс явдаг байхгүй. Тэгээд хангамж нь амар сайн. Хаан цац ямар ч хатад байсан амар гоё буудалт юм уу? Апартментэд байрлуулсан. Тэгээд одоо транспорт бас тэгээд цаанаас нь зохицуулж өгнө. Тэгээ хоол санаа зоохгүй. Тэгээд энэ бүх юм одоо та нар ингээд чадраа гаргаад одоо тайзан дээр чаддаг юм аа сайн хий бид нар бусдын бүгдийг хариуцдаг тиймэрхүү байж. Тэгээд хамгийн юм хангаж хамгийн сайнараа тоглолтоо ихгүй бол одоо болохгүй. Тийм шүү дээ. Гэтэ бас тоглолтыг үзэж үзсэн хүний хувьд угаасаа тэгэж хангаж өгөхөөс аргагүй ингээд тоглолт байхгүй юу? Бүр ингээд эдгээр нь бүр ингээд айгүй ингээд хичээл ямар хичээлсэж байгаа ингээд хичээл гаргасан юм гэдэг ингээд мэдэгддэг. Тийм учраас одоо ингээд хийхгүй байгаа тийм гэхдээ айгүй хэцүү цар тахлын үеэс болцсон учраас корона гээд манай бүх шоу яг зогссон байгаа. Амар сайн анх удаа бүр манай компани 30 жилийн түүхэнд яг анх удаа юм болсон юм бүр бүх юм ингээд зогссон. Ялтчихваа. Тийм амар жоохон тиймэрхүү л байгаа. Гэтэ яг удахгүй яг бүх юм гайг болоод тэгэхээр дээл дараатай нэгдэл эхлэх байх. Тийм. Ядчихад нөгөө нэг ямар онлайнаар хийж болдог зүйл биш те. Ямар яг нөгөө нэг биеэр харах хэрэгтэй. Тийм. Харин яг хамгийн ихэнд нөгөө нэг амар нөлөөлөгдсөн салбар гэх юм уу манай одоо Broadway шоунууд байна. Тэ Нью-Йорк дээр Broadway шоунууд тэгээд манайх одоо хүн ингэ нэг дор цуглагдсан юм чинь ямар одоо юу яаж яхад дотор ингээ 2-3 мянга манайх одоо 2500-ны судалтай байхгүй. Тэгээд яалтчгүй ямар боломжгүй болчихсон. За тэгээд түрүүний нөгөө нэг ихэнд асуусан асуултаа дахиад яхад одоо Монголд одоо байгаа шүү дээ. Тэгээд Монголд ер нь хэр ирүүл мэдтэй анхаарч байна. Одоо нөгөө нэг сайхан хангамжнаас салаа. Харин тий газар тууж байгаа юм чи. За. Хамаг юм нөгөө бэлэн байдаг гэсэн би юусэн хоол маа яг ажилтаа үедээ бол юу хоол хийж юусэн хоол хийхгүй тэгээд ингээд ажил дээр ирээл идчихдэг юм тийм байсан. Тэгээ одоо бол тэгээд гитаас аав ээжтэйгээ байгаа болохоор гоё л юм л да. Ганцаараа биш нөгөө нэг тань аав ээжтэйгээ зөв хоол хийж идээд тэгээд гайгүй л байна. Аль болох гэхдээ Монголд нэг амар тэгж ивэрүүл идэх бол жоохон нэг хэцүү шттэ. Ер нь ихтэй гурилтай хоол тэгээд байнгын удаан мах одоо ялангуяа хүүтэрч байгаа болохоор мах заах нэг идэхгүй байх гэж бас байхгүй. Тэгээд ногооны юу жоохон бас багтай. Ихтэй яг нэг цаг агаартай тохироод тэгэл гайгүй л байна. Дулаан газар бол би бас нэг бас мах идэх нь багцтэй. Улаан мах ялангуяа загас мах идэл загас дахиад идэл. Тэгээд хүүтэн Монголд бол яалтчгүй махаа идэхгүй бол одоо болохгүй. Тийм. Тэгээд цаг ураас алдуулсан. Тэгээд айл болох нөгөө банк машинаар яваад чинь бас нэг алхах нь багцсан. Би уг нь амар алхах дуртай байхгүй яг нөгөө нэг энэ тэнд ахта гэр ажил хоёрхан байл байнгын алхаад тэгээд явцдаг. Тэгээ Монголд алхах нь жоохон багцсан. Гэхдээ би хаяа бүр машина паркинг хийхдээ жоохон очих газараасаа жоохон наан тавингуудаа цаашаа алхаж явж байна. Албаар алхаж болоод байна. Би албаар алхаад гадаа гоё явбал бүрийг алхдаг шүү. Тэгээ уусаа хийж байгаа ажил нь бас нөгөө нэг одоо Pilates-ийн коуч тасгалжуулагч учраас өдөр болгон ер нь бол бас тодорхой хэмжээнд хүмүүс заангаа өөрөө тасгал хийж байгаа. Тэгэхээр бас эрүүл мэнд нь сайн анхаарч байгаа л гэсэн үг л дээ. Тийм. Би яг өөрөө нь одоо Pilates өөр юм хийж байна уу? Манай студент ч бас өөр янз бүрийн класстай йога, тэгээд балет эсвэл нөө төхөөрөмжтэй пилатес гэдэг зөндөө олон класс байгаа. Тэгээд бид нартай бас би цаг цагаараа орж олно. Тэгээд хаяа бас өөр ангид нь ордтой. Тэгэхээр бас их сонирхолтой. Зөв. За. Чаваад асуулт байна уу? Надад юм байгаа шүү. Одоо чи шууд асуу. Шууд асуу. Би ингэж асуух гэдэгхгүй юу? Одоо нөгөө нэг эмэгтэй хүмүүс чинь бас ялангуяа одоо ингэ нэг тийм гоё
уян хатан нэг тийм гоё бие ингээд постэр гоё алгадаг те нэг тийм одоо йога, пилатес гэх тиймэрхүү дасгалууд хийхийг бол хүсэж байгаа заяа. Гэхдээ одоо ингээд яаж эхлүүлэх одоо тэр мотивашн ч юм уу те эсвэл ингээд эхлүүллээ гэхэд яаж үргэлжлүүлэх гэсэн одоо нэг тийм өөрөө өөртөө нэг тийм ингэж ярьж хатуужуулдаг ч юм уу нэг тийм гоё шалтгаан те өөртөө ингэж өгдөг мотивашн гэсэн юм байдаг. Одоо чинь би бол нэг гарчгүй гэж бөө юм болон заяа. Байгаа л яг нэг гүн тэгснэ ингээд маргааш нь залах үрчин. Тэгснэ ингээд тэрний дараагийн өдөр нэг гүгээд чи нэг тийм аягүй тийм inconsistent байгаад дөхөхгүй юу. Яг иймэрхүү тохиолдолд ингээд яах хэрэгтэй байдгийг тал дээр гой зөвлөгөө бусдад өгөөч гэж хэлгээд. Наад чинийхийг сонсохоор бол чи яг гүгт бол нэг тийм амар дуртай бол биш юм шиг сонсогдсон. Яг хүн яг өөрийнхөө нэг дуртай активитиг олцохороо ингээд амар заавал тийж өөрийгөө хүчлэхгүй ингээд нэг за одоо хийя гэж бүр санаасаа ингээд хүсэж идэм билээ. Би бас гүүгт амар дургу одоо чинь би бас нэг гүүгээл хүсээ гаргуул сайн гэж бодоод ингээд амар машин дээр гүүгээд идэг бас анх хүслээ тэгэл нэг ямар тэрэн тэгээд нэг сайнаар надад нөлөөлж байгаа юм байхгүй би тэгээд нэг өөрийгөө хүчлээд нэг дуртай биш болохоор тэгэхээр нэг юм 20 хооронд санагдаад тэгээд янз бүрийн юм үзчихсэн гүүж үзсэн тэгээд одоо дэсмэс үсрэх юу эдийн тэгээд тиймэрхүү йог бас үзчихсэн тэгээд йог бас надад бас нэг тийм таалагдаагүй тэгээд нэг тал хүн яг өөртөө нөө таалагдах юм олчвол тэгэж өөрийгөө хүчлэхгүйгээр зүгээр хийгээд идэг юм шиг санагдсан. Тэгэхээр янз бүрийн туршиж үзэхгүй юу? Туршиж үзэх хэрэгтэй юм байна шүү дээ. Тэгэхээр яг чамд ингээд таалагдаад яг хийсний дараа ингээд амар гоё мэдрэмж авдаг шүү дээ тий. Ингээд жишээ нь зарим хүмүүс бол гүүчээд ингээд амар дуртай эсвэл за маргааш өглөө босоод хурдан гүүх юмсан гэж боддог хүмүүс байдаг шүү дээ тий. Яг тийм юм аа л олох хэрэгтэй юм шиг үлээ. Тэр нь бол миний хувьд одоо яг пилатес гэх юм уу? Ингээд Бостон дахтаа хүртэл нэг байнгын гэртэл байсан шүү дээ тий. Тэгсэн мөрчлөө би яг өглөө босоод ингээд нэг юм 20 минутын тэгсэн юм хийхгүй бол ингээд би хөшөөд байгаа юм шиг санагдаад яг тэрийгээ хийж нэг юм за өдрөө эхлэе гэдэг ч юм уу тгий санагддаг болчтой юм лээ хийгээд өөрөө дуртай байвал. Тэг янз бүрийн юм туршиж үзэл тэгжиж өөрөө дуртай яваа болох хэрэгтэй. Наа чи бас яг үнэн биш үү? Дургуут хүчгүй гэж. Харин тийм үгээс Монголын тий сайхан зүрцэж дардынхаа сургаалыг сонсох хэрэгтэй юм байна. Нөгөө багшилж байхдаа баг ингэж ингээ зааж идэг өөргөө. Ханаа дуртай байх хэрэгтэй аа тий. Харин тийм тэр яг үнэн юм байна. Гэхдээ угаасаа гүйсний дараа хүртэл нэг гоё байдаггүй баг ядарч мадраад ёо өөрийгөө өстэй хүчилчлээ гэж баг тэгэхэд их нь холгүй байж. Тэгэхээр бас тийм байгаа хөөхгүй те. Тийм зарим хүмүүс яг нэг гүүх амар тохирдсон юм лээ нэг runners high гэж яддаг шүү дээ. Бараг ингээд гүүгээд бүр яг нэг дунд нь бүр ингээд амар гоё мэдрэмж аваад бүр ингээд ерөөсөө стресс бүр амар багасаад ядархаач бидрхээ ойлаа тийм болчтой юм лээ зарим хүмүүс. Яг тийм мэдрэмж аваад ягаад хар бүр ингээд гүүхт бүр зүйлтэй бүр бараг донтно гэдэг шиг бүр амар гүйдэг хүмүүс байд юм. Би бол тийм нэг тийм дасгал хийчээд нэг тийм зовж хийх дургуул юм шиг байлээ. Зарим хүмүүс ингээд заавал хөлөрсөж маргааш нь хөндөөрөө олж иж ингээд гоё дасгал хийгээд боддог шүү дээ тий. Би болохоор нэг тийм биш зүгээр нэг гоё яг нэг хийгээл тэгээд нэг гоё би хөнгөхөө оргиол ингээд нэг гоё олдсон шүү дээ. Тэг яг тийм болж байвал надад хангалттай би тэгээд олон цаг маад хийх ч юм уу нэг хөлөртлөө хийх бол бас нэг заавал таарлаггүй л гэж боддог. За одоо ер нь 2 дахь хэсэг рүүгээ шууд орё гэж бодож байна. 2 дахь хэсгийн асуултууд руу. За надад асуулт байна. Од гэрлийн талаар нөгөө нэг интернетээс ингээ хараад тэгээд 2 3 юу ярилцлагынхаа юуг нь уншсан. Тэгсэн чинь 14 наснаас хойш яг нөгөө нарны циркэд ажиллаад эхэлсэн байсан тий. Тийм тэгээд бүр өсвөр наснаас л гэсэн шүү дээ. Бүр жоохноосоо. Тэгээд одоо тэр багаасаа тэгээд ийм урлагийн амьдралд ингээд ороод тэгээд ийм аялан тоглолтоор тэгээд зүгээр ч ингээд Монголдоо биш дээ зүгээр ингээд аялан тоглолт тэгээд олон орноор аялаад тэгээд ингээд гэрээсээ хол байдаг тий. Энийг ер нь яаж одоо тэр үед хэцүү байдаг гэсэн бол тэрийг яаж ер нь менеж хийжсэн бэ? Одоо тэг хэцүү байсан уу? Анх 14-т яг тахад манай багшлуу нарны циркээс холбогдоод юу танаа охтуудыг авъя гэд тэгжсэн. Би 10-тад анх нарны циркэд кастингд орж ирсэн байхгүй юу?
Тэгээ баг кастингд орсноос баг мартсан явж исэн чи 4 жилийн дараа манай багшлах холбогдоод энэ шоунд танай охтуудыг авъя гэдэг холбогдож исэн. Тэгээ анх Канад явж исэн. 3 найзтайгаа яг хам бэлтгэл хийдэг байсан 3 найзтайгаа тэгээ багштайгаа тавлаа. Тэгээ анх бол нэлээд хэцүү юмуд гардаг байсан. Анх дөнгөж очингуудаа Канадад дөнгөж очиод бэлтгэлээ хийж исэн чинь би бэлтээд. Тэгээд тэр чинь жоохон байсан юм чинь тэгээд одоо ингээл намайг хасах бахтаа гэж амар эморол тэр үсээ боо юм аа. Тэгээд яг сарын дараа гайгүй хурдан идгээд тэгээд хурдан буцаад хэмдээ орсон л та. Тэр үед бас нэлээд хэцүү байсан. Тэгээ анхаас дөнгөж жигдэх гэж бас нэлээд утсан. Амар том тайзан дээр баг анх удаа гарч ирсэн болохоор яг ингээд тайзан дээр ингээд яг тоглолт хийж сурахсан анх бас сурах гэж зөндөө юм бас нэлээд олон жилийн дараа баг яг тэрийг гайгүй болсон баг. Анх бол нэлээд тандран тайзан дээр тандран тэгээд алтцаараа бас ингээд бүр сандраад бүр ингээд дараа нь бас ингээд санаа зовоод нэлээд болдог байсан. Тэгээд тийм бэлтгэл анх нэлээд их байдаг байсан. Ачаал нэлээд ихтэй дөнгөж очсны дараа тэгээд бас нөгөө нэг өглөө нь бас нөгөө нэг сургуулаа хийдэг байсан. Яг англи хэл дээр гинт бүх хичээл ороод тэгээд нэлээд бас тийм ачаалтай байдаг байсан. Тэгээд одоо бодоход бол гайгүй яа биелэх сайн. Манай багш амар сайн хүн байдаг. Багштайгаа явсан. Манай багш нь бүх юмыг дэмжиж орчуулах юмыг анхандаа орчуулад явдаг байсан. Тийм найзтайгаа байсан болохоор сантай. Тэг ганцаархнаа явсан бол бас юу хэцүү байсан. Тийм. Тэгээд бас нөгөө нэг оцсон компани ч гэсэн бас аюул сайн хангамж одоо тий сайн тусалдаг юм байл шүү дээ. Тэр бас нөлөөсөн баг тий. Харин тий. Зөндөө нөгөө нэг янз бүрийн жижиг аялын тоглолтоор явдаг юмуд байдаг компаниуд бид нэр тэгээд амар юм сонсогдоод л тийм. Интернет нь их ахуулаад ихээсээ өөртөө баг wifi төлнө. Хоол мод өөртөө зохицуулна. Тэгээд байр нь бас тиймэрхүү тэгээд зөндөө тиймэрхүү нэг байдаг. Тэгээд тэнд бол зөндөө юмуд байгаа гэхдээ тэгээ манай харин аттай амттай хангамжтай компаниг явуулсан гол би бол тийм авсан гэж бол хэлдэг. Тэгээ энийг яагаад асууад байна гэхээр нөгөө нэг манай подкастыг бас жоохон өсвөр насны хүүхдүүд юу нэг бас нэлээд сонсдог. Тэгээд магадгүй одоо өөрсдөө чинь те урлагийн хүн болох сонирхолтой ч юм уу эсвэл одоо аялын тоглолтоор явдаг ямар нэгэн юм зөвхөн заавал уран нуураач штэ нэг тиймэрхүү ерөн салбартыг ингээд бодож байгаа тийм авьяастай хүүхэд байлаа гэхэд бас юу гэж хэлэх бол ямар зөвлөгөө өгөх бол гэд бодож байна л да. Тэгээд ер нь хүнд байдгүй эсвэл бүр хамаагүй илүү өөр байсан уу те. Одоо эсвэл Монголдо нэг яг гол асуулт нь юм ба. Монголдо бэлдээ байжгаад одоо сайн бэлгэлээ хийгээд ер нь том болохоор ингээд одоо дэлхий гарсан дээрөө эсвэл одоо багаасаа шууд олон улс руу ингээд явсан дээрөө ер нь юу гэж бодож байна? Мэдээж яг чадвар нь үнэхээр яг хангалттай байвал шууд олон улс руу гарч болно ч та. Тэгэл мэдээж хүн сайжрах явчих шүү дээ тий. Гэхдээ яг эхлээд бол хангалттай яг бэлтгэл хийсэн бэлдсэн байх хэрэгтэй өөрийгөө Монголд. Тийм тэгжиж яг тэнцээ очиод Монгол улсынхаа нэрийг шууд гаргаж байгаа болохоор очиод ингээд пактлаад байвал бас жоохон хэцүү шүү дээ. Тийм болохоор анханасаа бас яг өөртөө итгэлтэй чадна гэсэн үедээ явхад бол зүгээр ахalta. Тэгээд 10 удаа хамгийн олдишн хийжсэн гэсэн шүү дээ. Тэгэхээр хиттэйгээсээ яг ихэлсэн. Би чи 8-таагаас нугарч эхэлсэн байхгүй. 8-таагаас хичээл хаажгаар нугарч эхлээд. Тэгээд 10-тай хахад яг нөгөө нэг анх юу Канадаас нөгөө кастинг тим нь Монголд ирсэн. Тэгээд тэрэнд нь орж ирсэн. Монголын цирк дээр хийгээд. Вау. Нэг сайн санддаг юм уу ямар ч. Тэгэхээр бас айгүй тийм жоохноос амар том ачаалтай байсан байхгүй. Тэгэхээр юу гэсэн үг 14-тэй даа анхны тайз 10-тай даа каст энтерийг явсан гэх тэгэхээр түгээ нэг гоё тоглож хөгжиж идэг насан дээр баахан хүмүүсийн урд галт ирээ те. Би гадаад тоглож нэрийг авч аваад. Тийм үү. Би нөгөө нэг тийм миний хүүхд авсан болохоор би ч нөгөө өвөө эмэгтэй өссөн. Тэгээд
Яангууд нөгөө нэг өглөө хичээлдээ яваад 8-аас одоо 1-ийг хүртэл хичээл ордог байсан баха. Тэнгүүтээ шууд дуусаад бэлтгэл рүүгээ циркийн хажууд манай студ нэг жижиг нэг тустай студ гэдэг гэсэн цирк дээр биш. Тэгээд тэнд бэлтгэлээ хийгээл нэг 3 цаг ч юм уу бэлтгэл хийдэг байсан. Тэгээд харангуутаа даалгавраа хийгээл тэгээд нэг бас хөгжмийн багш гэрээр авцнаа. Тэгээд хөгжмийн хичээл гэрээрээ тэрийгээ хийгээд тэгээд яг унтахад яг таавдаг гэсэн. Тэгэл яг 9 гэж дундаад өглөөний 6 гэж асуув тэгэл. Яг тийм хэмээртэй. Гэтэ зун нь болохоор уул нь хүүхдүүд манай ангийнхан найрамж гэх амар туслан явдаг шүү дээ. Бид яг зун нь болохоор баг илүү ажилтай. Бүр байнгын бэлтгэлтэй эсвэл нөгөө нэг жоохон том болоод артаагаасаа хойш нөгөө төмийн их чуулга гэж жуулчдад зориулсан зун нь тоглолт хийдэг тийм чуулгууд. Тэнд нугараад хэлсэн тэгээд зун талантай. Юу зогсон юм. Тийм ээ те. Тэгэхээр яаж угаасаа сонсож байгаа гэдэг чинь. Жирийн Монгол одоо бага нас бол биш л юм байна. Ер нь ажил хийдэг. Явж үзээгүй, найрамж явж үзээгүй гэдэг тэгэхээр жоохон тэмээ санагдаад. Харин тэгээд дугуй муугу унд сураагүй амар танаа. Одоо хүн жоохондоо дугуй унж яахгүй юу ийс ингэ би нөгөө жоохондоо тиймэрхүү юм яхаар ихтүүлсэнгээл янз бүрийн намайг ерөөсөө эмээ хийлэгдэггүй. Тэгээд амар хайлаад тэгэл бэлтгэлээ хийдэг байсан гэсэн. Тэгээ одоо жоохон дугуй унж чадахгүй. Жохон сайн байна гэж. Юу, эми дугуй чадд юм уу? Эми дугуй. Япон дугуйг бол амьдрахгүй шүү дээ. Манай найз машин барьж чадна, би машин барьж чадахгүй. Тий би машин барьж чадна. Тэн. Өнөө. Янз янзлах. Угаасаа сонсоод мэдгэдлээ. Тэ 10 настай, 14-тэй тайзан дээр гарч ирсэн гэхээр одоо би бүр ингэ төсөхгүй байхгүй. Би одоо 14-тэй намайг ингээл амар олон хүмүүсийн өмнө ингээл тайзан дээр гараад перформ хийсэн бол би бүр ингэ баг уйлаад байлаа. Би зөвхөн нассаа байхгүй юу. Тэгэхээр угаасаа багасаа ингэж яжгаад тий. Яжгаад нөө зүгээр тайзан шиг 15 тайзан гарч байгаа гэсэн ингэ амар том тайз тэгэл яг ингэ амар мөрөдчихсэн. Анх нөө DVD-г амар хүздэг байсан. Тэр шоуныхаа тэгэл яг тэр тайзан дээр гарсан гэсэн ингэ амар Unreal нэг зүүцийг санагдаад байдаг байсан. Анхны нь тоглолт бүр ингэ тэгэхгүй тэгээд нөгөө нэг сонио ингэ нэг санаа ингэ ухаан ингэ бүр өөр газар очсон юм шиг тэгээд тоглолт тусахаар ингэ сая юу болоод өнгөрөө гэж юм шиг байна. Бүр сандраад хийдэн тоглолт бол тийм мөрөөдлөө биелүүлэнгээ. Анхныхаа тоглолтыг амар сандаг үнээрээ. Яг санаж байна. Амар жоохон мяа болсон. Тэгээд санахаар амар сандраа тэгээд сандраа юм байна. Тэгээд сандраа тэгээд нэг тайн одоо нэг тайзан дээр нэг stage presence гэж байгаа шүү дээ. Гоё инээгээд ингээд дэшээ хараад ингээд юмаа хийнгээ тэгдэг. Одоо сүүлд бол тэгдэг болсон. Гэхдээ анх нь бол юу инээх мэнийх зүгээр унчихгүй шиг юмаа хийх юмсан гэдэг ингээд сандсан тариалтай тэр нь харагдаад тэгээ тайзан дээр яг тэгсэн харагдсан юм лээ ингээд үзэгчний судлаас үзэхээр энэ одоо бараг чин хийж байгаа юм байна да гэж харагдаж байгаа юм чинь. Тийм. Юу нөгөө уран уралтыг чи ер нь одоо ингээд хамтлагаараа ч юм хийдэг те. Одоо чи дахиад хэдэн үнтэй хийж байна? Дахиад нөгөө найзуудтай хийж байна 2 охинтой. 3. Тийм манайх 3-аа хийдэг. Дахиад 2 охин бидэг байхгүй манайх тий 3 монгол охин. Явдаг. Тэгээд хаяа нэг нь өвдчих юм бол 2-ороо олцсон. Тэгээд янз бүр нэг юутай versionтэй 2-ороо одоо 3 хүнийх нь нэг нь өвчүүл энэ 2 нь хийчих, энэ өвчүүл нөгөө 2 нь хийчих гэдэг ингээд 3-4 өөр versionтэй. Тэгээд нөгөө 2 өвчүүл би бас ганцаараа хийсэн. Бүр тэр emergency хөлбөрнө. Тэгээд бүр solo duo гэдэг trio гэдэг одоо version. Яг уу backup plan. Уран уралтыг ингээл те хүнд ийм урлаг одоо тэгээд маш их төвчээр хатуул шаарддаг мардаг гэл. Ер нь зөндөө сонсдог л доо. Гэхдээ би бас миний бодлоо бүр амар хэрэгтэй юм. Одоо ингээ хосоор ингээ хүмүүстэй хамт хийж хахад ингээ хэрвээ буруу юм хийгээд алдчих юм бол өөрөө гэхээсээ илүү нөгөө хүмүүс нь ч гэсэн бишдэг магадaltaй болохоор амар хариуцлага өндөртэй хэцүү санагдаж байна. Тийм тэгэхээр яг анханасаа би бинтэйгээ амар сайн ойлголцдог итгэлтэй тэгээд бас бэлтгэлээгээд бүр ингээд сүлдээ би нэг амар мэдэрдэг болчихсон юм аа ингээд
жоохон ингээд нэг хуруу мурууны эвгүй ингэж хөдлөх юм уу баг тэгэнгүүт чи сая яасан бэ гэж зүгээр ингээд амар тэрийг ингээд анзаардаг болчихдаг бүр ингээд гуравт амар ойрхон ажиллаж болохоор тэгээд ер нь би нэг амар сайн тэгдэг тэгэхгүй тэгээд бид нар бас хоорондоо ерөөсөө муудалцдаг би бинтиг амар байнгын сайхан харьцдаг ер нь амар nice гэдэг зарим нэг юу сонсч лээсэн нэг хоорондоо ингээд нэг охтууд ингээд муудалцгаа охтууд юм чинь бас муудалцдаг хүмүүс байдаг шүү дээ тэгээд муудалцгаараа тайзан дээр ингээд би ингээд ханаа яа тэгээд би бүр тэрийг сонсгоо тэгээд санаад байгаа бид нар амар цэгцтэй уран нураатай нэг хэлээ Эрмохаастай. Тэгээд яг тайзан дээр бол тэгээд ихтэй ихэнх хүмүүс тэр мэрийгээ ардаа үлдээгээл гардаг да яг тайзан дээр чи шал өөртөө тий тайзны ард яаж исэн ч гэсэн. Өстө тэгэж л. Одоо тэгээ найзуудтайгаа бол баг гартаа орцсон гэдэг шиг тий зүгээр бүх юмар мэдээл үлсмэлтүүд бүгдийг мэдчихэв. Харин амар сайн. Тэхгүй л одоо бас аюултай. За. Баян инээж идэм биш та. Харин өвдөжсэн гэсэн нөө. Үдчихсэн хүний хувьд. Тэр ингээд зүгээр нүур бодолтыг ингээд инээлэгдэг нүур бодолт хийгээд ингээд байнга инээгээд харагдаад байсан шүү. Наа. Тийм манай нүур бодолт бас амар гоё гадтай. Чи баг өөрөө хийгээд сурсан гэсэн те сүүл рүүгээ. Тэр чинь үгүй бүх хүн өөртөө идэг эрэгтэй эмэгтэйг өөртөө. Тийм үү? Тийм. Оо вау. Би makeup artistтэй юм гэж бодсон байхгүй бас ямар шат хийж makeup artist манай төвтэй идэг байхгүй юу? Montreal HQ тэгээд дөнгөж анх шоундаа ингээд очихсан makeup-ын дааж өгөөд тэгээд өөртөө хийгээ сурчтай. Бүх хүмүүс очингууд нь заагаад өгчдөг байхгүй юу? Тэгээд бүгдээ тоглохынхаа өмнө өөртөө очиод хийгээл нэг зарим энийх бол нэг 30 минут болтой. Зарим хүний мейкап бүр ингээ 2 цаг болдог мейкап байдаг шүү дээ амар. Тийм. Бас үнэхээр гоё юм лээ. Эрэгтэй эмэгтэйгөө бүгд айгүй гоё хүмүүс. Нэг өндөр, гоё биетэй, нүрээ амар гоё бодсон. Тэгээ ингээ инээгээл байгаа ч би бүр ингээл бүр 2 цаг ингэж харсаар байгаа л тоосаа. Бас шалгаруулж авдаг баха. Тий. Хувцас сонсцыг бас яг нэг цаанаасаа хүн болгонд яг бүр ингээ биеийн хэмжээнд ингээ тохируулаад амар нарийг хийж өгдөг цаанаасаа яг төв дээр ингээ хийдэг. Тийм хувцаснууд их гоётой. Тийм бас тайзан дээр амар гоё. Окей. За ер нь 2 дугаар асуултыг нүгээр дуусгая гэж бодож 2 дугаар хэсгийг тий. За тэгээд одоо бид Эми бит хоёр нэг 10 асуулт бэлдсэн байгаа. Тэгээ Откогоос 10 блиц асуулт авсан. Тэгэхээр ерөөсөө нэг их юм бодохгүйгээр шууд хариулаад яваарай заяа. За. За эхний асуулт. Тэврэлтүү эсвэл үнсэлтүү? Аль нь сонгох вэ? Тэврэлт. За. Цагаан сар уу эсвэл шинэ жил үү? Шинэ жил. Чатлах уу эсвэл залгах уу шууд ярих уу? Ярих. Аха. За онлайн шопинг хийх үү эсвэл яг өөрөө явж шопинг хийх үү? Дэлгүүрсэх үү? Яг өөрөө явж physical shopping хийж тахтай. Yes. За дуунуу тал дээр хуучны дуу сонсдог уу эсвэл шинэ дуунуу сонсдог уу? Хөвчлэн шинэ дуу. Окей. За атга давс долоох уу эсвэл лимон идэх үү? Лимон. За лимоно бэлдсэн байгаа шүү. Одоо лимоно идэх. За Японыг сонгох уу эсвэл Солонгосыг сонгох уу? Аялах. Япон. Япон. За найз өгдөг юм байна. Японд дуртай шүү дээ. За fancy ресторанд орч хоол дейт хийх үү эсвэл гэртээ зүгээр ингээд гоё chill cozy chill хийх үү? За наачин бол яг хоёулаа яг өмнөдөө зүгээр. Ихтэй бол гэртээ хаяа нэг fancy ресторан. За сүүлийн асуулт. Энэ жоохон амархан лээ. iPhone уу, Android уу? iPhone. За юм болго iPhone сонгох юм. 10 цагаан нь гэхгүй За 10 цагаан нөө. Сүүлийн асуулт нэмэлт. Цагаан. За цагаан.
Би харш. Гэтэ хараа ингээд сонгосноо ингээд нөгөө одоо юунаас нь тохиолдолд бас гоё мэдэж болох байхгүй юу те? Ямар хүн гэдгийг тэр чинь бас ард нь нэг оруулсан байгаа байхгүй юу? Одоо жишээ нь би чат уу ярих уу гэж тэгж бодоход л би бол ингээд текст их амар дуртай байхгүй юу? Ягаад ч юм. Тэнгүүд одоо ерөөсөө ярих гэсэн үү те? Тийм. Why? Ягаад? Би гэхдээ depend зарим хүнтэй бол нэг ярихгүй тий. Зүгээр нэг хөвчлэн би яг одоо найзлаатайгаа ярьцахаар амар гэдэг. Тийм юм бичээд байхгүй. Тэгээд өдөртөө нэг яриад ч юм уу тэр нь бараг амар байнгын ингэж нэг бичдэг хүмүүс идэв штэ ингээд өдөржингөө ингээд өдрийн турш тийхэд бас нэг дуртай байсан тийм болохоор ингээд нэг сайхан ярьцал бараг амар санагдав. Гэтэ яг бас хаяа найзтайгаа бол их ихтэй тест хийдэг. Бишээ текст. Нөгөө манай нөгөө подкастын ингээл юм одоо хурлан янз янз юмнууд ингээл зургуулаа яах гэх хэрэг нөгөө бичээд байдаг. Тэгээд би нөгөө нэг бичих дургу. Тэгэл баян гэс 15 минут ярьчих манайхаа гэж. 10 минут ярьчих гэж. Тэгвэл би бичиж яах юм бэ? Тийм бичиж тавтай. Тэр хөөс агаад үү. За. Японд амар дуртай ш нэрээ те. Хизээ ирчихлаа. Аль дээр үү? Би ч яг анх нөгөө нэг яг дөнгөж нарны зэрэгт ороод анх Канад явчихгуудаа дараа нь Япон явсан байхгүй. Манайх тэр Япон жил хагассан. Оо. Токиод ороод тэгээд нөгөө нэг Токио, Осака, Нагоя, Фукуока гэдэг 4 хот явлаа. Оо. Аха. Вау. Тэгээд жоохон байхдаа явсан болохоор би чи 15 тайда 16 тайда байсан гэсэн үг. Тэгээд жоохон байсан болохоор одоо нэг явуул арай нэг өсөө гой үзэх зөндөө байсан да гэж бодоод байdım. Тэр үедээ нөгөө жоохон байсан. Тэгээд өглөө нь дандаа хичээлтэй завгүй гадуурж байгаа тэнх цаа байхгүй. Нэг ганц 7 хоногийн ганц амралтын өдрөөр нөгөө найзтайгаа багтайгаа бөөнөрөө нэг газарлууд явдаг байсан. Тэгээ одоо явбал яг нэг гой ингээд discovery гэх гадуур ганцаараа ингээд метрод ингээд яваад ийг үзэх юм санагдаж. Хоол амир гоётэй шүү дээ Японд. За nice. Чи одоо яг гоё сэдвээр ороод ирлээ. Одоо манай 3 дахь хэсэг ер нь яг энэ одоо аялалтай, аялан тоглолт хийдэг ийм хүнтэй яг энэ аяллахын талаар ярилцъя гэж бодож байсан. Тэгээд бэлдсэн асуулт гэдэг тэгвэл ингээд аялан тоглолт хийгээд аялалж явж байхдаа хамгийн их одоо бүр essential бүр байнга авч явдаг зүйлүүд юу вэ? Ер нь хэрэгтэй зүйлүүд. Зайлшгүй хэрэгтэй яа. Зайлшгүй паспортоо. Тэг ямар ч байсан за power bank. Яг ингээд яг ялангуяа нэг яг онгоцоор явах үедээ ч юм уу би яг өмнөх оройн би бүр яг нэг хийдэг рутин байдаг байхгүй. Компьютероо яг бүтэн зэниглээ, power bank-а бүтэн зэниглээ, чихвчээ бүтэн зэниглээ. Бүх юм аа бүтэн зэниглээд тэгээ яг тэгэл явдсан шүү дээ. Яг чихвч бас амар хэрэгтэй. Тэгээ бас нэг гоё нэг яг нэг аялахтаа өмсдөг нэг юм хувцас одоо uniform шиг тиймтэй болчихвол амар юм лээ. Юм бодохгүй нэг яг гоё эвтэйхэн хүүдээд шүү дээ. Тэ малгайтай зам. Тэгээ гоё би дэвтэйхэн эвтүүд өмд ч юм уу тэ бэлтгэлийн өмд ч юм уу тэгээд яг нэг гоё тийм юмнуудаа ингээд нэг мэддэг болтой юм л эсвэл яг ингээд тэгэхээр нэг анх бол тэгээд юу өмсгөөл эсвэл нэг James Mansday авчаал тэгээд тэр нь ингээд нэг ядаргаатай би хэцүү ингээд байдаг гэсэн. Одоо тэгээд сүултээ бүр мэддэг болчихсон юм лээ. Тэрийг яг анханасаа гоё яачвал амарлаа юм билээ. Онгоцоор явахтаа энийг өмсдөг гэл тэгээд бас нэг гоё том цүнх нэг open нэг эмэгтэй хүмүүсийн хувьд бол ингээд дээтэл нь онгорхоо тийм цүнхч ингээд юм болгон багтаад байдаг. Тэгээд та хамгийн мат хийхэл. Тэгээд нөгөө нэг хамгийн гоё бас нөгөө нэг юу гар чимдаа. Тэр амар чухал санагдсан. Анхаас нөгөө нэг би жоохон тийм нэг тэрэнд ач холбогдол өгөхгүй яваад иддэг байсан. Тэр нь тэгээд нэг дугуй муудаад ингээд нэг явхад ингээд түүртэд тэгсэн ингээд амар тэр аялах экспириенсийг амар хэцүү болгоо шүү дээ тий. Дугуй гоё явахгүй эсвэл ингээд нэг юм уу багтахгүй ч юм уу тахилгааны идрэх ч юм уу тэгээд явлаа. Тийм болохоор яг нэг тийм байнгын аялдаг хүн бол нэг гоё үнэтэй гэсэн яг нэг үнэхээр гоё байнгын хэрэглэхээр юм чинь тийм авчих зүгээр юм лээ. Би яг нэг хэдэн жилийн өмнө 3-4 жилийн өмнө Remova гэдэг
чимдааны брэнд байдаг байхгүй. Тэдний нэг яг гар чимдаа авч ирсэн. Нилийн үнэтэй гэхдээ яг тэгэл за би ч байнга аялдаг хүн шүү дээ ингээд. Тэгэл нэг гоё чимдаа авъя гэж тэгээ яг чимдаа авч тэгэл яалч амар гоё яг ингээд баг ингээд юмнуудаа ингээд яг гоё хийгээл ингээд амар гоё хамаг юм таараад тэнгүүтээ ингээд яг ингээд дээр нь цүнхээ тавиал ингээд дугуун амар гоё явдаг тэгэл амар амар л байдаг юм лээ. Тийм юм. Йоо за наад дугуй гоё явдаг гэж чинь нэр амар өнөө. Чавхалтай. Так гэ бүр ингэ явж өө тэгээ нэг чирээд байхаар бүр лай болж төр. Тийм гоё ингээд өнгөрөлттэй сте. Тэгэхээр амар юм. Тийм тий. Бүлгийн зүйлүүдтэй айлах. Вау, чухал зүйлүүд шүү. Хэвээ би нөгөө явж сурсан хүн гэдэг шиг хэвээ нилээ хамаг юм бэлдэж байгаа юм. Тийм яг өмнөх оройн яг миний нэг packing гэдэг рутин гэдэг байхгүй зүгээр ганц ингээд эхлээд нэг хувцснуудаа нэг талраа ингэж ороод хийгээд тэгэл готлнуудаа нэг талд нь ингэж хийгээд готлон дотроо амьсмаснуудаа бүгдийг хийгээд тэг бүр ингээд packing хийхдээ бүр түүртгээ байлцсан нэг 2 цаг нэг юм уу 2 цаг яг ингээд YouTube дээр нэг гоё юм тарьж байгаа подкаст ч юм уу нэг юм тарьж байгаа л жаас ингээд packing хийдэг болсон. Ахсан ингээд ардаагаар юм аа мартаал ингээд амар болдог гэсэн. Сүүлдээ бүр сурцдаг юм хэлээ. Тийм. Одоо л унтаагаараа хийш те. Хамаг юм аа ингээд. Бараг тийм болцсон баг. Яа сүүлийн сарууд нэг аялсангүй дээ. Аха. Бүгд аялаг баг. За дараагийн асуултаар ингээд ер нь аялаад өөр шинэ газар очичоод ер нь яаж аялж байна? Одоо хаашаа явахыг илүүд үзэж байна те. Эсвэл гоё хоолны газар очих гэж байна уу? Эсвэл нийтийн тээврээр нь явж үзэх гэж байна уу те. Одоо яад вэ? Ер нь юу нь гоё санагдаж байна? Би нөгөө нэг хотод очиод нэг сар за багадаа сар тэгээд нэг уртдаа нэг 2-3 сар болдог болохоор очингуудаа айл болох ингээд гоё локал те ингээд тэр хавийн нөгөө нэг заавал тийм турист биш ингээд нэг гой жижигхэн ресторан хоолны газруудын олоод ч юм уу ингээд шууд метрогоор нь яваад сурчил гэж боддог. Тэгэхгүй бол угаасаа нэг турист шиг ингээд яваад тахалсан удаан байхын чинь анханасаа шууд ингээд гой локал болоод яваад арай амар санагддаг. Заавал тэгээд нэг юмуд яг гэхдээ турист юмуд үзэнэлтэй амралтынхаа өдрөөр яг нэг үзэх ёстой юмнуудыг очиж үзээд гой музей үзээ юу гэдэг нь тиймэрхүү. Тийм музей бол байнга үзэхтэй хаан тавьсан ямар ч нэг музейг гоё яг үзэх дуртай. Тэгээ яг нэг тийм үзэх юмнууд нь үзэн гэхдээ хоолны газруудын хувьд гэвэл аль болох яг тэнд байдаг хүнээс нь асуугаад тэ одоо нэг аль ресторанууд гоё байдаг хямдхан мөртлөн гоё хоолтой байдаг тэрийг илүү судлах дуртай. Тэгэхгүй нэг турист газар чинь жоохон үнэтэй байгаа гэдэгтэй. Нэмэртэй нэг гоё биш нэг тиймэрхүү газрууд идэг. Тиймэрхүү газруудыг аль болох сүүлийн үед бол нэг амар яхаа болсон. Охгүй. Тийм. Локал. Би ингэж асуух гад зөндөө олон ингэж бас орноор ингэж явж исэн. Тэгээд хоорондоо одоо ингэж харьцуулж ингэж явдггүй эсвэл ингэж аль болох тэр орных нь л ингээд гоё юмыг ингэж харах гэж яддаг. Одоо шинүүмэр чи энэ олон газараар ингээд явжснаас хамгийн ихсгэлд ингээд хоногшсон тийм гоё газар ч юм уу тийм гоё дурсамж байна уу те тэрнээсээ хаваалцал. Тэр нь ингээд амар өөрөөр газруудлаа явж исэн болохоор харьцуулахад очиж байгаа юм шүү. Одоо чинь Япон, Америк хоёрыг бол харьцуулах юмш боломжгүй шүү дээ. Тийм болохоор яг Япон бол амар өргөн цаг гэж ирсэн надад хүмүүс нь бүр амар nice. Тэгээ манай тоглолтыг ингээд нэг хүмүүс нь үзчихээд дандаа цэцэг өгдөг байсан. Тоглолтын дараа бүгд чамааг үзэж яхад хүмүүс тэгжсэн үү? Тоглолтын дараа хүмүүс цэцэг өгч гинөө. Өгчээсэн. Уусаа би тэгэл normal юм гэж бодсон шүү дээ. Зөвхөн тэгдээ. Тийм үү? Тийм Японд ганц тэгдэг бусад ерөөсөө тэгдэг. Би тэгээд бас өнгөснө жоохондоо анх Японд очижсэн болохоор бас яг тэгээ бодсон. Угаасаа цэцэг өгдөг юм байна гэж бодсон. Тэгээд дараа нь яг Америк явсан чинь ингээд юу цэцэг мэцэг байхгүй. Тэгээд нэг орилсон хүмүүстэй Японд амар нөр респектфул ингээд хамаагүй чанга чалга ташаас барыг айгаал ингэж суугаад байдаг шүү дээ. Тэгсэн мөртлөө өөртөө дотроо амар дуртайгаа. Тэгээд Америкт болохоор хүмүүс амар орилсон амар шат өөр. Европт болохоор арай нэг тийм ихэнх нэг тийм тоглолт амар ингээд үзээд нэг юм сурцсан хүмүүс ч юм уу нэг юм. Тэгэл амар нэг тиймэрхүү хүмүүс идэг. Гэхдээ
Япон бол амар гоё. Сөүл бас Солонгос Япон хоёр тэрүүгээр жоохон төстэй хүмүүс бүр амар их үздэг циркийг. Байнгын дүүрэн суудлан байнгын дүүрэн мэт юм лээ. Нэрээ бараг японочод нэрээ л ингэ сууж магадгүй ш. Ингээд амар алга ташаа ингээд зүгээр ингээд чимээ гарахгүй бараг ингээд тэрүүхэндээ амандаа гэж Америкт очоор арилсан үлээ амар. Шүлжиж анхны Америкт очоод тоглоод Японд нөгөө нэг амар чимээгүй байсараа сурсан. Америкт чи хүмүүс ойрлсон чинь би нөгөө нэг гар дээрээ зогсож цачиж байсан. Юу болчихно гэх. Тэгээд тийш нэрээ тий. Орон орны бас аудиенс өөр бах тий. Тий, үзэгчдийн яг ядгаа бас мэдэгдэн. Европт бол яг их юм хоорондоо адилхан. Гэтэ яг Япон амир тийм өөр хүмүүс надад санагдчихсэн. Тэгээд бас нэг Латин Америк хүмүүс бас амар тэлхүүлэлтэй. Аха. Харагддаг тийм. За. Японд хамгийн дуртай байх нэ. Ер нь бол тэгээд нөгөө нэг зарим нэг үзэгчд нь бүр ингээд нэг манай шоу ингээд яг нэг суудлаасаа бүр ингээд 20-30 удаа үзсэн хүмүүс байдаг ус чинь ингээд амар бүр ингээд дуртай болсон. Тэгээ бүр ингээд яг нэг суудлаасаа үзчихдэг тэгээ бүр ингээд өөрхийн бүр олон шоун дээр авсан юм уу тэгээд биднэрт тэгээ дараа нь бүр бэлэг мэлэг өгч мөгөө бүгч үзэгчтэй. Оо зөө. Тэгээ одоо нэг тийм хэдий Япон ихтнэр байдаг шүү дээ. Ингээд бид нар бүр ингээд таньдаг болсон нэг энэ тэнд хүрээд ирдэг. Тагаа түрээд ирж байгаа юм те тоглолтыг нь. Яг фэн биш үү? Заваараа яг ингээд заваараа баг ингээд ажлын амралтаараа гэсэн ингээд энэ тэнд хүрээд ирдэг. Сая сүүлд бас Испанд ирсэн. Тэгээд их болгондоо нэг Япон чихэр мэхэр хүмүүстэй бол амар хөөсөн. Тэгээ Японууд бүр too nice гэж боддог. Яг л Япон сонсогдож байна да. Яг Япон сонсогдож амар бэлтгэхгүй. Тийм байна. Яг гоё фэн байна тий? Бүр ингээд хүсэж дуртай явж фэнүүд байдаг. Тийм Японууд яг нэг юм ингээд инвест болохоор бүр ингээд сэтгэл зүрхээр хамаг юмараа ингээд ячдаг шүү дээ тэгэл бүр амар олон тоглолтыг үзээл тэгэл биднээс зориулсан ингээд фэн арт март ингээд картун хөлбөр олгоод бид нар энэ тоглолтын хувцастай нөгөө нэг дөрүүдийг ингээд картун аниме шиг юу болгоод ингээд хүрээ оосон масургалгаад өгч мөгөөд бүр амар хөөрх юм хийгээд харин фэн байна да. Тийм юм Японд л байна. За одоо ингээд 3 дугаар хэсгийнхаа сүүлийн асуулт болгоод нэг асуултсан. Олон орноор ингээд аялж явж байгаад одоо тийм Монголдоо ер нь ирдэг штэ ирхдэг тий. Тэгээд яг тэр үед ингээд Монголын юу гоё байдаг вэ? Одоо Монголоос нэг санцсан юм хом ч юм уу тийм хүн байдаг уу? Тийм Монголоос. Зүгээр муухай юм байсан ч байна. Нэг найзуудтайгаа уулзах амар гоё. Найзуудтайгаа амар сансан юм. Тэгээд бас яг ингээд зарим нэг яг одоо чинь Хонконг, Бээжин энтрээс ихэд амар мэддэг. Нөө Монголын агаар ингээд амар фрэштэй. Бээжин, Хонконг энтерт чинь зарим газруудад чинь бүр ингээд бөхчм агаар амьсгалсаар бүр ингээд дассан явж Монгол онгосоор бунгат ингээд уусгаар ингээд нэг бүтэй амьсгаа ингээд ямар сайхан агаараа. Шал өөр амар гоё фрэш юутай өвлж авах хэцэлтэй мэдээж утаа мутаатай. Гэхдээ ингээд бусад зүйлдэл агаараа амар гоё. Тэгээ байнгын юм цэнгэр тэнгэртэй байдаг тий. Тэр нь бас амар гоё байдаг. Монголын тэнгэр бас амар гоё. Тэгээд найзууд гэр бүл юм да. Тийш дээ одоо бид нар чинь Монголд л уулзсан ер нь бол яг Японд ирэхгүй би бас тийшээ нь очтгүй юм бол те яг Монголд л catch up хийдэг бас хүмүүстэй учраас угаасаа айгу ойлгож байна. Харин тийм Монголын 100 хамгийн гоё санагддаг ингээд бүх гадаад байдаг найзууд ирсэнтэй ингээд тоглосон тэгэл янз бүрийн ивент амар болдог. Монголын 100 бол ихтэй гоё юм байна. 100 гоё те. Ер нь намар ч гэсэн гоё санагдаад байдаг шүү дээ Монголын намар. Алхаал явж хахад тийм их халуун биш гоё тийм. За муухай юм юу вэ? Яриултаа. Одоо л яа. Муухай юм уу? Тийшээ зөндөө олон соёл моёл харж байгаа ирсэн юм чинь бүр харин чарт ингээд бүр юм анзаардаг шүү дээ. Тий. Одоо нэг төлөвлөлт болсон хүмүүсийн дандаа комплейн хийдэг юм уу? Би хэлэх байх нэг ягууны зам гэдэг юм уу тий. Гоё.
алхмаар байсан ч ингээд хэцүү штэ ингээд алхаж болно ч гэхдээ ингээд нэг шороотой тэгээд эсвэл ингээд нэг юм зарим зам нь ингээд нэг зарим одоо машины зам хажуудаа явгууны зам маань байхгүй машин дээр очих гал явж моддаг тийм юм. Тэр мэр жоохон нэг тиймэрхүү сонир санагдаад тийм. Уул нь алхах юуг ингээд илүү сайн ингээд хангаж өгвөл уг нь эсвэл ингээд гой дугуйтай явах ингээд гой зам ч юм уу тийм байвал уг нь хүн болгоны нэг дулаахан ялангуяа үед машинтай явах гал ингээд бариад тахгүй шүү дээ. Илүү алхах чинь эсвэл дугуйтай гоё явчихна. Эсвэл нийтийн тээврээс амар одоо миний очсон бүх газар л одоо Япон, Европ гэл бүгд ингээд би дандаа л метро юугаар нь ихтэй явцдаг юм тийшээ. Тэгээ амар ингээд амар өдөг ингээд хитэн бодол явах юм ингээд хараад тэгээд цаг заахгүй амар өдөг тэгээд Монгол тэр л жоохон хэцүү ингээд таксид юм машинтай л явахгүй бол ингээд ийш яваад хэцүүтэй автобус нь хизээч юм мэддэхгүй одоо тэгээд хуваар байхгүй тэгээд жоохон ялангуяа хүүхдэнд бүр ингээд хүмүүс нь багтчихгүй байдаг гэсэн тэгээд тийм нийтийн теориг уг нь амар сайжруулах юм гоё сан. За яг наадах чинь ингээд нэг тэгээд авчаа. Юу нэг одоо манай подкаст ингээд анхны зочин болоод ингээд орж байна. Тэгээд одоо 45 анхны дугаар. Тэгээд бид нар нэг уламжлалт асуулт гээд нэг асуулт бэлдсэн. Тэгээд за энэ асуултыг асуугаад тэгээд ер нь подкастаа өндөрлүүлэе гэж бодож байна. За. Манай нэг подкастын нэр чинь болдоггүй бор бодлоод штэ. Тэгээд чамд ингээд одоо өөрт чинь одоо нийгэмдээ ч юм уу эсвэл залуучуудтай эсвэл одоо энэ подкаст сонсож байгаа хүмүүст ингээд одоо хэлмээр ч юм уу те эсвэл нэг энийг янзлаар цаа ч юм уу эсвэл бүр өөр цаа эсвэл бүр гоё юм зүгээр чамны чиний зүгээр толгойч орж идэг нэг болдоггүй бор бодол байна уу тэрийгэ хаалцаач. За тэндэл эминий гоё жишээ чи өөрөө болдоггүй бор бодлоо дөө. Одоо жишээ нь манай залуучууд энийг л ойлгоод авчаасаа гэсэн одоо юм. Би бол одоо жишээ ингээл хийдэг ажлаасаа бодоод байна л да. Одоо чи болохоор healthy lifestyle одоо сайн хэлж штэ одоо ингээл дугууны зам алхах зам энэ төр байдаг бол гээд хүний нүнээр алхуулдаг яг тийм ингээд мэрэгжлийн амсаас яриад байгаа байхгүй би бас ингээд анзаараад байгаа. Тэр ингээд healthy promote хийж яриад байгаа байхгүй яг тэрнтэй адилхан одоо жишээ нь ийм хийвэл зүгээр шүү энэ юмд анхаараарай гэсэн нэг тийм одоо залуучуудтай данга залууч их албагүй дээ. Ер нь тэгэл нийгэмд те юу дутагдж байна очиж хараад тийм байвал гоё хэлэхгүй юу? Миний зүгээр хөгжилттэй бодол би зүгээр хэлчихв. Ингэдэг байхгүй нэг одоо амар томолтоор ингээл Монгол руу харин шлээ. Тэгэл харьчаал яг гэртээ очиод ингээл хоол идэн. Тэгэл нэг бууз мууд ч юм уу хийцэн байдаг те. Тэгэл уг нь л нөгөө нэг гэрийнхэн чинь заастаа холоос ирж байгаа гоё хоньны махтай бууз хийгээд үг юм уу гэж хэлж те. Тэгэл нөгөөтгийн идчихдэг. Идэнгүүт амар гоё амттай байдаг. Тэгэл нэг нилээн идчихдэг. Тэгэл яг маргааш нь зүгээр гиз бацлаа зүгээр бүр ерөөсөө тэр мах нь ерөөсөө ингээд шингэж таад тэгээ бүр ингээд хитэн өдөр ингээд хог болдог байхгүй. Энийгээ боловч байна. Харин тийм ээ. Ингэдэг болгочихвол гоё байна. Энэ бол миний бор бодол байна. Харин тийм Монгол хоолой шиг хүн шүү те. Тийм гэхдээ тийм бас тийг санагддаг. Монголд тийм ихэнхдээ бүр яг хонь хөрлөлттэй шүү дээ. Тэгээд дандаа гурилтай. Би бас нэг сая дөнгөж ирээд 21 хоног карантин дэсэн чинь бодолт бүр ингээд амар их толтой тэгэл нэг байнгын гурилтай хоол өгөөд. Гурилтай шил өгөөд. Цайтай байсан л та амар сайн гоё Монгол хоолнууд гоё гэхдээ нэг би чинь нэг тэр өрөөнөөсөө гарахгүй ямар ч хөдөлгөөнгүй сууж байгаа хүн чинь тэр бүх хоолыг идээд байвал ч таргалахаар юм болсон. Тэгээ би бүр зарим хоолыг барахааргүй л амар хоол сайтай л байсан. Тэгээ тийм санагдсан Монголд ирсэн чинь нэрээ бас амар хүн тоолтой шүү гэж яг санагдав. Тэгээд тийм миний яг хэлэх юм гэвэл хөдөлгөөн одоо ихтэй сүүлийн үед яг нэлээд хүмүүс анхаардаг болсон, жинд амар их явдаг болсон тий. Амар хичээнтэй байдаг болсон. Тэгэл яг байнгын суудаг ажилтай хүмүүс ихтэй зөндөө байгаа шүү дээ Монголд бол. Тэгээд нуруу нөгдөг хүмүүс амар их байдаг болсон. Заавал хөгшин гэлтгүй залуу хүмүүс. Тийм болохоор яг нэг 15-20 минут гэлтгүй өдөр болгон нэг өөртөө жоохон цаг гаргаад байнгын нэг юм хөдөлгөөн хийдэг байгаас л одоо чинь жоохон алхдаг ч юм уу эсвэл тий
дугуй ундаг ч юм уу. Эсвэл зүгээр гэртээ гоё YouTube-ийн видео ч юм уу тийм юу тавиад гоё дагаад идэх ч юм уу. Тэргээл тиймэрхүү хөдөлгөөнийг илүү амьдралынхаа аюунд рутин ингэж байнга оруулаасаа л гэж боддог. Тэгээд ирүүл угаасаа яг ингэж бэртгэнж бэртэх тэгээд нөгөө нэг өвдөх нь баг. Тэгээд нуруу муруу өвдөх нь яг багтна. Хөдөлгөөн ихтэй байгаа тэгээд тэр сонголтоо сайжруулах юм бол бас хүн бас өвдөх нь багс шүү дээ. Тийм болохоор өвдсөн хойрын баахан дарлага гаргаж нэмшлүүлэх гэж гүйжснаас итгэнээс жоохон тэрийг одоо гоё интернет дээр бүх юм лагаа амчин гоё мэдээллүүдийг уншаад судлаад өөрийн гоё дуртай активитигаа олоод тэгээд эрүүл мэндийн анханасаа бодож байл одоо бид нэр залуу хүмүүс юм чи одооноос бодож гоё. За наадах чи яг шийдлээд авчаа. Ийхээ бүшээлээ да. Өөртөө тулгаад авчаа. Тийм. Баян ингээд удаан суудаг хүмүүс бол би яг хэлдэг аахгүй манад явдаг хүмүүс ингээд офс ажилдаа байхдаа нэг цаг сууж агаад гинт санаж агаад ингээд нэг жоохон суудал дээрээ ч юм уу сонголтууд хийчихэж байгаарэ гэж. Тэгэхгүй бол бас ингээд ихэнхдээ ингээд баян удаан суугаар ингээд ялцчгүй нуруу өвддөг болчихно. Тэ шууд ингээд зих болоод хэлчихсэн та. Тий. Яг анхнаасаа тийм постерыг анхаарах хэрэгтэй. Хийхдээ нэг юм болчихсон шүү дээ хүмүүс чинь. Ингээд нөгөө уцаа савсараад ингээд хүзүү дандаа доошоо. Тэгээд ингээд юм болчихсон. Тэрийгээ бас яг анхаарад уусаа дасгал хийгээд ирэхээр хүний юм засраад угаасаа гай хөдөлгөх юм болсон юм лээ. Тэгээ бас сайн судлаад эрүүл мэндэд анхаарч байгаарэ. Өвдөлн тоохгүй бит ягаарай л гэж хэлсэн. За. Баярлалаа. Зээ багшаа. Ой. За. Гоё юм. Маш чухал юм хэллээ. Баярлалаа. Тэгээд ер нь бол гоё байлаа тий. Анхны дугаар маш гоё, халуун татан сайхан яриа өнгөрүүллээ. Хэрэгтэй маш олон мэдээлэл ингээд хэллээ, зааж өглөө. Манай сонсогчид бас гоё тэгээд тунгааж бодоод тий. Өөртөө үлдээхийн гоё нааж үлдээхийн үлдээгээд тэгээд гоё яваасаа гэж хүсэж байна. Тэгээд одооноос ч гэсэн ингээд дараагийн дугаарт манай адгэрл болохоор ингээд бас 3 сегментэнд одоо бид нар хувааж ярьсан шүү дээ. Traveling тэгэл тий, artist life гэл урлагийн үний амьдрал тэгэл эрүүл мэндийн тэгэл одоо background гэл тий. Дараагийн болонд бас олон ингээд салбарын өөр ингээд чиглэлээр ажил мэргэжил хийж явж байгаа хүмүүсийг оруулах учраас та бүхэн бас гоё хүлээж байгаад сонсоорой. Тэгээд өнөөдрийн дугаарыг ингээд өндөрлөе да тий. За баярлалаа. Найзтайгаа ярьсан болохоор амар гоё.